Тулсан тоос татуулж тэнгэрүүдэд соройлгож уухагцсан нүргэн дач найн хэмэр цоролцож уулсын магнаа хөлөрч тогтож ятан өндөлцөөд уран бадрах морд харава Монголын сэрэж эсгэрэн Оинт Монголыг огшоож уудамжил сэргэж байна. Буурлмөрний дэг хаанд хөх толботнууд хурайлж байна. Босоо заяа тэгширч дээдсэн захаас амилж байна. Бодол биелэн олж төмний өрөөл дэлгэрч байна. Өнөөдөр энэ хүлгийн маань сайхан дээр тэнгэрийн сайхан хүлэг дайж хүлгүүдийн маань амь нас Монгол ард түмэнд тийм ээ ийм сайхан өв соёл байдаг гэдгийг ингэж харуулж таниулсан ийм бас гэгээлэг үйл явдал боллоо гэж миний зүгээс харж байгаагаа бас та бүхэнтэйгээ хуваалцъя. За тэгээд өнөөдрийн энэ үйл явдлыг одоо Монголын ард түмэн одоо юу гэж хүлээж авч байгаа гэхээр одоо бид нар сүлдэндээ хүлгэмрээ дээдлсэн ард түмэн байдаг. Тэгээд бидний одоо энэ монгол хүний итгэл үнэмшил тийм ээ үнэт зүйл өв соёл уламжлал дээр ингээд дэвсэлсэн одоо энэ зүйлийг үгүйсгэсэн ийм айхтар зүйл боллоо гэж монголчууд хүлээж авч энийхэн зүйл дээрээ бас бүгдээрээ нэгдэж нийлж одоо энэ өв соёлоо бүгдээрээ хамтарч хөгжүүлье гэдэг ийм сайхан уриалга одоо гарч байгаад бол одоо маш их баяртай байна. Тэгээ хэдийгээр одоо эмгэнэлтийн 18 морины ийм асуудал гарсан ч гэсэн тэр 18 морь маань одоо дэмий өргөдөөгүй маа. Энэ өв соёл спортыг одоо Монгол оронд түгээн таниулж, дэлгэрүүлж цаашдаа одоо Монгол орноор маш олон морь тарваачдыг олон сайхан гүлгүүдийг төрүүлэх тэр үйлсэд одоо зориулагдсан тийм ээ одоо дахил уржид өгөгдсөн тийм адуу гэж бодох хэрэгтэй. Одоо өнөөдөр бол бид нар тэр эмгэнэл гашуудлыг одоо ярихгүй, тэр хэргийн талаар ярихгүй. Цаашдаа бид нар одоо энэ дэмий одоо энэ зүйл үргэлдээгүй шүү. Тийм ээ энэ өв соёл спортоор хичээлсэн тэр нь жинхэнэ дэмжлэг шүү. Тийм ээ. Тийм учраас үүндээ зориулж бид нар одоо өнгөө 14 хоногийн сургалтыг зарласан байгаамаа. Тэгээ энэ хүү сургалтын үйл явц маань болохоор эндээс суралцсан хүмүүс нь ерөнхийдөө Монгол хорон даяар байдаг. Тэр клубүүдэд 14 хоногийнхаа дараа нь хуваарлагдаад өөрсдөө гэртэйгээ ойрхон клубыг сонгоод хичээлэх юм шүү, тийм ээ. За яг энэ 14 хоног нь бол бид нар одоо холбооныхаа зүгээс бүх хүмүүст одоо боломж олох үүднээс яг энэ базамент одоо энэ төв дээрээ бүгдэнд нь одоо нэгдсэн бэлтгэлээ хийх юм аа. Монгол өв соёлд сургаж, морин жидлэх соёлд дурлуулж, шилдэг морд харвааны тамирчдыг төрүүлэн гаргаж байсан морд харвааны Намна академийн 18 хүлэгмэрд хулгайд алдагдсан үйл явдал саяхан болж өнгөрсөн. Харамсалтайгаар хүлэгмэрдөөсөн хагдсан морд харвааны багш дасгалжуулагч Болдбаатар Алтан хуйг нарт өв соёлон гэсэн сэтгэлтэй төмөн олон хүлэгмэрдийг бэлгэлсээр байна. Мөн тэд морд харвааны уламжлалт өв соёлоо сурталчилж хөгжүүлэх зорилготой хандив аян зарласан юм. Морд харвааны төрлөөр хичээллэх сургалт явуулдаг клубүүдийг нэгтгэсэн Монголын үндэсний морд харвааны нэгдсэн холбооны ойрын зорилт нь морд харвааны Намна төрлийг баяр наадмын үндэссэн төрөлд оруулах явдал ажээ. Энэ зорилтын хүрээнд Монголын үндэсний морд харвааны нэгдсэн холбоо нь морд харвааг үндэсний хэмжээнд жиг төгжүүлэх ажилдан шамдан ороод буй билээ. Монгол орон даяар уламжлалт морд харвааг сэргээн хөгжүүлэх салбар клубүүдийг байгуулж байгаа бөгөөд эрх намраас эрчимжүүлэхээр төлөвлөж буй. Соёлын бит бус өв болох морд харвааг үндэсний спортоор бүртгүүлэхэд хөдөө орон нутагт жигдхэн хөгжсөн байх ёстой гэсэн шаардлага байдаг. Харин хөдөө орон нутагт салбар клубүүдийг үүсгэн байгуулж нөхцөлийг бүрдүүлж энэхүү спортыг түгээн дэлгэрүүлэхийн тулд Монгол орноор тойрон 21 аймагт сургалт зохион байгуулах санаачлаг гаргасан. Уг үйл ажиллагааны эхлэл төвчээ болгож 14 хоногийн морд харвааны үнэгүй сургалтыг зарлаж богдхан улын жаргалантын аманд байрлах морд харвааны төв маань олонний хөлд дарагдсан өв соёлоор амьсгалсан өдрүүд үргэлжилж байна. За үүнийг бол давчид хор гэж нэрлэдэг. Бүгд хэлжсэн, Мартин Баатар хэлжсэн. Давчид хор гэж. Ерөнхийдөө энэ зүйлүүдийг хор гэж нэрлэдэг. За үүнийг агсаад буюу хаанд ингээд агсаад цэг дэнд ордог хүнийг хорчин гэж нэрлэдэг. Тэгэхээр хорчин гэдэг маань бол Чингис хааны ном саадыг агсагч тэр харваач шилдэг сайн ирсэн байсан гэсэн. Улс орон даяар шалгаж угаад харваач хүмүүсийг шалгаж авсан гэсэн. Түүнийг хасар мэд захирж ирсэн. Сүүлд энэ нь Хугацаатны бүлэг болсон гэсэн. Түүнээс анх бол энэ бол Монгол орон даяараас цуглуулсан яг та нар олон газараас ирсэн шиг ийм хорчнор байхгүй тийм ээ. Ном сум агсагч нар байхгүй юу? Хорчнор гэсэн. За тэгээд давчлахор яадаг вэ гэвэл сумыг бүтнээр нь агуулж явах зорилготой гэсэн. За энэ болохоор эртний яг ингээд байл дээрийн сумнууд яваад байгаа даа шүү. Дуут сумнууд гэсэн. За ингээд нэг би өгч та хэд ингээд үзээ юу. Энэ яг зөвхөн зөвхөн
Нам авах юм байна. Ян зэн цавс байна, богино байна. Өөрсдөө тарав. Том бол цахрын юм. Монгол бол дондож нөө. Дондож жижиг биш. Эвэр ширмэс номыг дэлхийн түүхэнд ер нь нүүдэлж үүсгэсэн байдаг. Яг ийм олдортой. Тэгэхээр энэ бол одоо эвэр ширмэс ном шүү. Та бүхэн одоо бас дамжуулаад үзээрэй. Дотор талд нь эвэр, гадна талд нь ширмэс. Тэгээ модыг зүүж нааш хийдэг. Тийм эвэр ширмэс ном байгаа. Энэ бол одоо та бүхэн харах юм бол ийм жижигхэн байгааз авч явахад хасаахаа махгүй аваад явах. Тийм. За энийг ингээд дамжуулаад үзчих. Явчих санаа явсан шүү дээ. Тий. Дуурайд. Эш хараад тэгээд зүүн явуулсан. Кангаймаас тий. Ингээд дуурна гэсэн. Хэрвээ сайн чангатай явах бол холж явуулна да бид явахаас залхуур яаснаа явж шүү. Наадах чинь гэсэн. За миний аль сум дуутай мэд болохгүй гас тий. Энэ бол миний аль сум дуутай вэ гэдэг эндээсээ хааж байна. Ой. Чи ийм хоёрын хүмүүс л чамайг энэгээр аална тий. За энэ ангөрөө байж штэ. Сонгол. Энийг яаж зохицуулах вэ намтыг? Тийм ээ? Ихэнхдээ ийм том байдаг нь яаж яах вэ? Том шарах үлдээх хэрэгтэй гэсэн. Өнөөдөр одоо юу гэдгийг бид нар энэ холбоо, энэ спортын клубүүд юу гэвэл энэгээр дай хийх гэдэг юм биш. Энэ юу дэлхийд дахин морьтой холбоотой спорт болоо өгчсөн байна. Спорт. Тэгэхээр бид нар үүгээрээс хотарч болохгүй. Дэлхийд дахин дэлхийн авраг болоод байхад үгүй бид нар орохгүй гэдэг чинь морьтоор төмөгч болохгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ спорт болоод хөгжиж байгаа учраас тэр спорт зүйлүүдийг бид нар шилждэг гэсэн. За энэ бол бидний өв соёл юм байна. Үгүйгээ босдод заавал танилцах хэрэгтэй юм байна. За орчин үед болохоор уламжлалт хэв загвар бүхий. Тийм ээ? Fiberglass гэдэг материалаар хийгдсэн, ламинат гэдэг материалаар хийгдсэн нуг сумнуудыг бол хэрэгжилж байна. Саяхан бас манай Монгол стант баг Батхан кино их очоод бидэнд хэлж ирсэн тийм ээ. Манай хүчрхэн ирээ царуудыг талын дайжд хүрэлцэн ирж одоо цуваанд нь оруулж ирж эргэж харж одоо тэр зөвхөн нүд алдлыг харуулж унагааж ирсэн. Тэр хоёгийг нэвтлэх боломжгүй учраас нүд харуулж ирсэн. Тэгээ талын их дайжид Европ цөмрөн орж иж хүчрхэн ирээ царуудын минь гавлыг нь ган дулахтай нь хадаад буцсан да гэсэн дурсамжийг бичүүлдээсэн байдаг. Хэмжлэн одоо түүхэн их сурвалжаадаас ингээд үндэслэлсэн Монгол харваа намнаа хэмээх сайхан ном одоо энэ жил ингэж мэндэлж дэлхийн аврал шалралт тэмцээний өмнө хэвлэгдэж тэр номоо бас Алтан багш маань Шадар сайдад танилцуулсан. Шадар сайд бас энэ сонирхолтой гоё номыг бас англи хэл дээр хэвлэж тийм ээ дэлхийн маш олон ингэж хүмүүст хүрэх ёстой байна гэсэн зүйлийг бас давхар хэлсэн байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Ийм Монгол харваа намнаа гэдэг ийм номыг би одоо бас бичиж дуусгасан байгаа. Одоо хүртэл бол нийт хүртэл болж хэвлүүлж чадаагүй байгаа. Одоо удахгүй бас одоо хэвлүүлэхээр бас олон хүмүүстэй яриа хэлцээрүүдийг бас хийгээд явж байна. За тэгэхээр ерөнхий агуулга бол байна шүү дээ. Ном сум, саадаг давчид хор, хувцас өмсгөл хэрэглэл, морины тоног хэрэглэл, харвааны арга барил, намнааны арга барил ном гэсэн одоо хэсгүүдээс бүрдэн энэ ном маань за мөн одоо ардталт нь одоо монгол хэлэнд одоо хэрэглэгдэх байжсан харваа намнаатай морин эдлгээтэй соёлтой холбоотой одоо нэр томьёоны тайлбарыг бас оруулж өгсөн байгаа гэсэн. За тэгэхээр өнөөдөр хүмүүс биш үргэдэг адуу, зудардаг адуу, амаа ав дахиутэйг хүүхдүүд хэлэхэд тэрийг бол одоо өнөөдөр Монгол одоо хотын залуучууд бол одоо мэдэхгүй байгаад байгаа тийм ээ. Сум дөлийх гэж юу, сум долоох гэж юу юм тийм ээ. Сум халирах гэж юу байдаг. Энэ үгнүүдийг бол бүгднгийн энэ дээр бол одоо тайлбартаагаар нь оруулсан байгаа. Мөн эдгээр үгнүүдийг орчин үеийн монгол хэлэнд дахин сэргээж хэрэгжилж байгаа. Яагаад учир нь гэвэл энэ одоо соёл маань дахиж сэргээгдэж байгаа учраас энэ үгээр дахиад хэрэглэх ёстой гэж монголчууд энэ утгаараа ард нэр томьёоны төлийг оруулсан байгаамаа гэж. Бүх тулааны урлагууд үндэслэгчтэй мөн сургагчтай байдаг. Номтой байдаг, их сурвалжтай байдаг. Монголчууд одоо нүүдэлчдийн нэг дутагдал нь юу гэвэл бидэд их сурвалж байхгүй байгаа гэдэг, тийм ээ. Зүгээр ярьдаг, зүгээр практик дээр харуулж чаддаг, дэлхийн авраг болж чаддаг. Гэхдээ биднэрт ерөөсөө их үндэс, их сурвалж хаанаас ямар сурвалжтай бай гэдэг талаарх бид баримт байдаггүй. Хэрвээ эргээд баримт байхгүй бол бид нар тэр дэлхийд дахин өөрсдөө үнэлүүлж, хүлээн зөвшөөрүүлж чаддаггүй байхгүй юу? За энэ зүйлүүдийг би одоо олж харсан.
Энэхүү арга хэмжээнд Монголын үндэсний морьд харвааны нэгдсэн холбооны хамт олноос хүрэлцэн ирж гишүүн клубүүд хамтран морьд харвааны үүсэл гарал, спортын төрөл болох талаар мөн морь унлагын хичээл сургалтууд орж амжилттай зохион байгуулагдлаа. Мөн сургалтын үйл ажиллагаа явагдахаас гадна удахгүй болох баяр наадмын арга хэмжээнд оролцох бэлтгэлээ базааж дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлдэн баг тамирчид гарчээ. Хандвар цугларсан моридон харваа намнаанд сургах ажлуудаж эд өрнөж байна. Энэ ташрам дурдхад энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад 2025 оны 8 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулахар болсон юм байна. Удахгүй болох дэлхийн аваргын тэмцээнд нийт баг тамирчид амжилт хүсье. Морьд харвааны спортыг үндэсний баяр наадмын төрөлд оруулж, үндэсний баяр наадмаар төрүүлсэн харваач нь төрийн тэргүүнээс нь цолоон авч, унсан хүлэг морин улс даяараа дуурсагдах болтугай.